За нэвтрүүлэгтээ иргэн тавтай морил үзэгчтэй. Өнөөдөр энэ нэвтрүүлгээрээ нүүрсний талаар онцлон ярилцаж байна. Яг одоо 8 цаг 26 минут болж байгаа юм байна. Та бүхэн маань асуултынхаа хариултыг биднэрт илгээвэл их том төс болно шүү гэдгийг давхар хэлье. За ингээ 3 дахь асуулт руу оръё бүгдээрээ. Та зочид маань бэлэн үү? Бэлэн. Хизээ чи юм бэлэн байсан. Хизээ чи юм бэлэн байгаа. Та нүүрсний тухай хэр сайн мэдэх вэ? A. Түлжил мэднэ. C. Сайн мэдэхгүй. B. C-ийн хотын утаагаар л мэднэ. D. Экспортын гол түүхийг. Санал хураах шугамаа нэй 13 TikTok 88 дугаар руу мессеж илгээгээрэй. Эсвэл Freshback application-ыг ашиглаарай. Freshback application руу ороод надаас битгий асуу, монголчуудаас асуу нэвтрүүлэг руугаа нэвтэрч ороод үн төлбөргүйгээр сонголтоо илгээх боломжтой байгаа шүү. За, баруун багаас эхлэндээ нүүрсний тухай хэр сайн мэдэх вэ? За одоо танаас ч одоо за тэгтэл асуунда хэр сайн мэдэх вэ? Яг мэрэгжлийн хүний хувьд бол мэдээж би тэр экспортын гол түүх хийдэгдгийг хариулна л та. Гэхдээ монголчууд бол яг үнэндээ төлж мэднэ. Гэхдээ хотын утаагаар нь бүр илүү мэдэх байх гэж бодож байна. Тэгж бодоод байна тий. Тэгж бодож. Юу та ингэж боддгоо. Одоо жишээ нь бидний хэрвээ дэд бүтэц сайн хөгжсөн байсан бол илүү их хэмжээгээр тэр ч одоо бараг л тийм л гэсэн хариулт байна л та. Илүү хэмжээгээр нүүрс гарах байсан та. Тий, тэгж байна. Ялангуяа эрчим хүчний нүүрсүүдээ хөвчлэн кокс гаргаж байгаа шүү дээ тий. Төмөр зам байгаад, бомбтууднаас олон байгаад Тий. олон газараас зэрэг экспортлох юм уу те. Тийм бол маань нүүрсний талаар ер нь хэр их мэдээлэлтэй болж байна. Ер нь хэр сайн мэдэх вэ? тэгээ нүүрс айгу мэдэн штэ. Гэтэ энэ яг хариултуудаа харах юм бол хотын утаагаар л мэднэ гэдэг. Нөгөө энийг л шийдийгээл ажиллаад яваад байгаа болохоор. Тийм штэ. Улаанбаатар гэхдээ нэлээд явж явах шүү шүү. Тийм, Хүмүүс ер нь дулаалгыг сайн мэдээд ах шиг. 8 сараас хойш бараг 7 хоног болгон л хагасаа өндөр. Гэрсөөрөнгаар аль өрхөдөө уулзаж явсан. 23 мянган өрхөдөө бараг уулзсан баха. Тэгээд яг ямар түлш сайн юм бэ гэж их асуугаад байдаг. Тэгээд үгүй дулаалга нь хамгийн зөвөө. Тэгээд юугаарч галалсан бай, халаасан бай, цэглэгаан байна уу, газ байна уу, түлш байна уу, нүүрс байна уу, дулаалсан байхад бол тэр нь хамгийн зөв шүү гэдэг мэдээллийг түгээд яваад байгаа. Тэгээд Түрүү жил утаан дээр бид нар агаарын бохирдол дээр сонсгол хийсэн шүү дээ тийм. Тэгээд тэрэн дээр нэг зүйлийг л бас нөгөө үзэгчдтэй боломж олцсон дээр хуваалцахад манайх ингээд зүгээр одоо сайжруулсан түлшийг хараад энэчнээс утаа гарна. Тэгээд тэр нь угаарын хий байна гэд дунд нь нэг шатах процесс заавал байж иж хий үйлдвэрлэл одоо угаарын хий гарах юм аа тий. Туштул одоо бохирдол бий болох юм аа гэдгээ нэг дундах процесс нь бас чухал шүү одоо гэдгээ хэлхийг хүсэж байсан. Тэгэхээр маань бид нэг брикет үйлдвэрлээд нэг амар утаатай болоод юм биш. Тэр чинь нүүрсэндээ биш. Боловсруулж байгаа процесстэй. Манайхан нэг жил нэг амар шүмжлэлт орсон. Ингээд брикет хийгээд чадаагаад байгаа мөртөө амар их утаатай болсон. Тэр чинь хадахгүй устдаа хөлдөг ай чинь гот. Бүр нөгөө төсөө зүгүүрээс нүүрсэнсээ 7 дараа болж байгаа. Тэгэхээр нүүрс нь буруу байхгүй. Боловсруулж байгаа нөхдүүд маань технологид нь очир байгаа гэсэн. нүүрс чинь ингээд нөгөө асаж эхлэх хүртлээр утаа их гараад яг ингээд температур нь өндөр болчих юм бол тэнцэнээсээ бол бүрэн шаталт явж байгаа болохоор утааны их гарахгүй тийм. Амар сайн мэд. Тэгээд ундрах үедээ бас дахиад утаа их гарч байгаа, угаар бас гарч байгаа тийм. Тэгээд яндангийн асуудлуудаас Амар олон жил нүүрс яасан үний хувьд хэлэхэд би экспортын гол түүх хийдэг нь бол аюул сайн мэднэ. Ягаад тэгэхээр бид төмөр замаа цагт нь бариггүйгээс 5 жилийг алдахад Улаанбаатарын бүх айл өрхийг 3 өрөө байранд оруулах тийм экспортын орлого алдсан. залц. Дээрээс нь утааг баггуулах тийм мөнгө алдсан гэдэг нь нүүрсийг би сайн мэддээ шүү. За та маань хариултаа сонгож байгаарай. Гэтэ олон нийт манад тэр яг өөрсдийнхөө эрүүл мэндээр мэдэрч байгаа хотын утаагаар л мэдэрч байна гэж байна. Си дээр л ах тийм. За манай чи нүүрсийн талаар айгүй мэдлэгтэй байна. За загсраа баярлалаа. За манайха нүүрсийг хэр сайн мэддэг болоо. Тий, ерөн битээр яг уу ярьж ягаад лав биш байж магадгүй гэсэн хоёр нь энэ түлжил мэднэ гэдэг нь тий. Яг одоо бас хүн болгон нас амьдарч байгаа байр шил янз бүрийн байдлаасаа болоод түлж бол бүгд мэдэхгүй байж магадгүй. Сайн мэдэхгүй гэхээр бас одоо ингээл байнга л яригдчихээн тий. Магадгүй салбарын хүн байвал экспортын түүхийн гол идэж гэдэг юм эсвэл тий тиймэрхүү баг. Гэхдээ олонхороо яг мэдэрч байгаа зүйл нь одоо тий гэж бодсон тий хотын утаагаар мэдэрнэ гэдэг. Ерөнхийдөө яг нөгөө нэг одоо манай үзэгчид маань яг бага хугацаанд шууд ингээд одоо энэ дөрвөн асуултыг хариултыг ингээ хараад толгойд хамгийн ихэнд орж ирж байгаа
одоо тий нүүрс гээл ингээ бодоод үзэхээр шууд хотын утаатай зөөрлж магадгүй гэж яг бид хоёр батсан. Тэгээд тухайн одоо үзэгчдэд илүү цаг өгөөд илүү бодоод эхлэх юм бол факт нь бол яа харахгүй одоо экспорт бол нүүрс бол одоо манай Монголын экспортын гол түвхээд тий. Тэгэхээр илүү хугацаа өгөх юм бол 4 рүү орж магадгүй. Гэхдээ шууд хамгийн ихэнд орж ирж байгаа санал нь бол баг 3 дугаар хариулт хийсэн яа. Ойлголоо. Би нэг юм болсон. Юу зүгээр бэрий. Хотын утаагаар л мэднэ гэдэг нөгөө нэг арай нэг Ахмад үеийнхэн шинэ жил болохоор мандрын үнэртгэр шинэ жил санаанд ордог гэсэн шүү дээ. Надад болохоор Австралид сурж байгаа жоох хэдэн жилийн дараа ирсэн чинь нэг удаа нүүрс ингээ үнэрсэн надад бүр шинэ жил санагдаад ингээ догтлоодсан аахгүй. Тэгэхээр одоо тэгтэл маань л одоо утаа миний дотор ингэж хоногчтой одоо харамсалтай тий. За сонголтоо си гэж битээр ярьсан. Манай хоёр баг хоёулаа ижлэхэн сонголт хийж явах шиг байна да. Хотын утаагаар мэднэ. Хариултаа өгөхгүй. За та хоёр маань сонголтоо хийгээрэй. Адилхан хариултаа Хариултаа байна да. Ядагч болох магадлал чи унж байгаа штэ нэгдөө. Тайланд явахгүй болчихсон. Өөрийн зардлаа. Дөрөв савдаг гэж тэгвэл. Санал хураалтаа үе дээр хамтдаа хариугаа харцгаая. Нүүрсний тухай хэр сайн мэдэх вэ? Ой. Манай монголчуудын юу ч бас аюул сайн болсон юм. Манай самбарын бас их үзэж Ямар байгаа. баяртай байна. Миний хувьд маш баяртай.